Зорио минь. За тэгээд дахин тайлбарлаж байгаа бичлэг болгоно гэхэд энэ болохоор хүнд үзүүлэх зорилготой бичлэгүүд биш. Ерөнхийдөө өөртөө зориулж хийж байгаа. Тэгээд дээрээс нь сонирхолтой гэхээс илүүтэй материалаа дахин боловсруулж байгаа гэсэн үг. Тиймэрхүү бичлэгүүд шүү. За тэгээд нэг нь болохоор хүний амьдрал дээр хангалттай хэрэгцээ байгаа. Энэ бол амнаас. Ер нь бол яагаад хүмүүс ингэж нас орсныхаа хойноос маш олон ингэж хойд насны буюу янз янз ном уншилт юм бэ гэхээр яг нэгдүгээр тэр хүнтэй хайртай байх, нөгөөх нь болохоор тэр хүний сүнс янз янз юм хорогдохыг гэж айсантай хойд насны ном уншилдаг. Анхтаасаа улс төрнөөсөө юуг засчвал болно гэж яах шаардлагагүй юм бэ гэдэг асуудал ба штэ. Тэр нь болохоор анхнаасаа хэрвээ хүн байхдаа амьдралын утга учирыг илүү зөвөр ойлгоод зөвөр таньсан байх юм бол заавал тэгж хин нэг айлах тусанс болох шаардлага байхгүй. Хоёрдугаар болохоор бид нар ерөөхдөө маш олон зүйлсийн тухай мэддэг юм шиг өглөө мэдэхгүй байгаа. Жишээлбэл харин хүний амьдралын утга учир суур үзэл гэж байна. Тэгэхээр яг уу дайнд үжинтэй үед ч юм уу хүний амь наснаас илүү тавигдах зүйлсүүд гарч ирдэг. Жишээлбэл тэр нь одоо тэ их орон гэдэг зүйл нь амь наснаас илүүтэй болох үед байна. Гэхдээ одоо бид нар ямар тийм цаг үед амьдарч байгаа ш. Анхдагч хэрэгцээ ер нь хамгийн ихний суур үзэл суурч хаана байд юм бэ? Юу юм бэ? Тэгэхээр юухгүй амь нас واخгүй. Чи хэрвээ амьд байгаа бол чиний махан бие сүнс оюун хаан гурвуулаа цуг хамтдаа байгаа бол чи дараагийн зүйлс хийж болно. Өөр хүүхдэд хайрлах, юм бүтээх, бодос сэтгэх, тэг ингээд хүнийг муулах, юу ч хийсэн байж болно. Магтах, тэг ингээд хайрлах гэх мэт төлөвлөлүүд хийж болно. Чи хэрвээ бие өргөсөн нөхцөлд бол ямар нэгэн сүнслэг бий болж магадгүй. Гэхдээ бэлтгэхгүй ч байж магадгүй. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр хүн болгон заавал тийм сүнслэг бий болж үлдэх албатай биш аахгүй. Зүгээр л юм хит их фантастик шашны төр өглөөслөд юу гэж бодоод идэг вэ гэхээр хүмүүс хөхөл юм бол сайхан зүйл хүлээж байгаа юм шиг. Эсвэл зүгээр сайхан чөлөөлөгдөх юм шиг. За эсвэл нэг хүн болгон л нэг юм цагаан дайсан системтэй ч юм уу ямар нэгэн гацсан сүнс болж үлддэг юм шиг онгодч болт юм шиг санагдаад байгаа. Үгүй байхгүй. Бол нийтлэг олон жишээ дотор яг мэдээж тийм гацсан сүнс янз янз жишээнүүд байж болно. Гэхдээ ер нь бол нийтлэлээр бол хүн яг одоо чи энэ бие махбод оюун ухаан сүнс гурвчин цуг байна штэ. Ер нь бол оюун ухаан цуг байна гэж хэлвэл бас яг гүү утгаараа буруу болчихно л доо. Махан бие байлаа сүнс байлаа энэ хоёр нэг нь хий хоосон шин чанартай, нэг нь бодис шин чанартай штэ. Энэ хоёрын дунд одоо захилгаанаар хэлбэл соронзоо орон гэдэг шиг үүсэж байгаа хгүй. Хүнийх болохоор хитрхи өндөр түвшинд үүсэж байгаа тийм давтамжууд учраас энийг бас яг төчлөл жоохон болох болж байгаа. Гэхдээ ер нь бодлын орон зай, сүнс, бие махбодын энерги орон зай, тэ хөдөлгөөн, дур хүслийн бүх зүйл чинь яг юу явж байгаа юм бэ гэхээр бие махбод сүнс хоёр хамтдаа цул байгаа үед аль нэг нь дангаараа байгаа нөхцөлд бол иймэрхүү хөдөлгөөнүүд явагдах боломжгүй байхгүй. Тэгэхээр яг юг ойлгох хэрэгтэй юм бэ гэхээр бид нар амьд байгаа нөхцөлдөө амьд байгаа нөхцөл дээр бид нар бие махбодын бүтцээ ойлгох шаардлагатай. Хоёрдугаар тийм сүнс гэдэг зүйлийг бидээ илүү удаан барьж тогтоох шаардлагатай. Яагаад вэ гэхээр сүнс бол бие махбодод нэг татагдах шин чанартай анхнаасаа биш байдаг. Им гимтэх одоо ерөнхийдөө бол инстал гэдэг юм хүүхэд гэсэн жишээл хэмжиг өгдөн штэ. Сүнс нь маш их хурдан бохирдох боломжтой, сэвтэх боломжтой, тэг ингээд өвдөх боломжтой байдаг. Тэгээ яванд яг төлөвшөөдөрдөг. Гэсэн хэдий ч гэсэн сүнслэгийн шин чанар нь бие махбодоос тусдаа шин чанартай байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ тусдаа шин чанарыг бидний илүү суулгаад илүү тайван одоо илүү тайван илүү тийм сүртэй хүн утгач учраас хүн амьдралдаа татагдсан шин чанарыг сүнсэнд өгөхгүй бол эхний төлөөрөө хүн өөрийнхөө сүнсээ жоох хэмсрэлтгүй, өөрийгөө энерги битгэдэг жоох хэмсрэлтгүй, хүн чанараа жавлуудгүй. За тэгээд ихэнчлэн махан бие төвтэй амьдарсаар аваад хүчдэг. Гэтэ махан бие төвтэй амьдрах нь яг амьтан ч гэсэн хийж чаддаг үл харин хүн оюун ухаан сүнс гэдэг зүйлээрээ дамжуулаад илүү хөгжлийн өндөр түвшинд илүү олон зүйлсийг хийж бүтээх боломжтой. Дээрээс нь насын огтсон хүний хүч чадал барагдах биш харин жолом ихсэх тийм зүйл хөдөлгөөнд байдаг. Даанч бид нар энэ зүйл хөдөлгөөрөөс өнөхөд ашиглаж чаддаггүй.
Жишээл бие махбодын нөхөн төлж хөндрөх чадварыг хэрвээ сүнстэй уялдуулах юм бол хүнд маш өндөр хүртнаслах боломж байдаг. Эсвэл энэ бие махбодын төлөв биш юм энергийн төлөв рүү илүү хүн амьдарч эхлэх юм бол одоо эд эсүүдээ шинчлээд тэ илүү амьдрах чадвартай, илүү энерглэг, илүү өндөр татамжтай болгож чадах юм бол хүн илүү урттай амьдрах боломж байдаг. Дааж бидний ихэнх үйлчлүүд нь амьтналын шинж чанартай, бие махбодын шинж чанартай, дандаа алдагдлын шинж чанартай байдаг учраас хүн төрөөд өөхөх гэдэг зам руу шууд айгүй хурдтай яваад байгаа байхгүй юу? Дээрээс нь ямар нэгэн тийм амьдралын баталгаа юм уу, аз жаргал юм уу, дүүрэн байдал гэдэг зүйлийг бие махбодоор мэдрэхээс сүнсээрээ мэдрэхгүй. Сүнсээрээ гэрэлтж гэгээрээд бүх сүнслэг түвшнийг ч гэсэн бие хүн төлөвтөө давах боломж байдаг байхгүй юу? Энэ төлөвийг давсан хүмүүс цөөхөн гэж хэлсэн ч гэсэн цөөхөн тийм байдаг байхгүй юу? Маш цөөхөн байдаг. Өндөртөний түүхэнд хэдэн тэрбум хүн дэлхийн шийдэн дотор нэг 3 дарам цөөхөн хэдэн ба. Үлдсэн нь болохоор нэг дунджиж төвшин ч юм уу тэрнтэй ойролцоо төвшөнд байдаг гэсэн үг. Зүгээр дүр эсгсэн байдлаараа өөртөө л мундаг гэж бодоод идэх ч юм уу. Эсвэл бид нар нөгөө нэг том хамгийн том төвшөнд харж байгаа учраас тэр хүмүүсээ мундаг гэж бодож идэг гэж магадгүй. Жишээл хэлдэг шүү дээ. Урд насндаа хүн байж үдсэн, мундаг байж үдсэн, одоо дахиад хүн байгаа бол энэ нэг тийм гайхаад байхаа тийм бурханлаг ч юм уу тийм зүйл биш. Зүгээр л гэгэрлийг олж чадаагүй. Эсвэл хүн төлөвлөлтөнд бас туслахын тулд ингэ ирж байгаа сүнсэж олно. Гэтэ энэ тодорхой хэмжээний дээд хүчний зөвшөөрөл дотор, бурханлаг хүчний зөвшөөрөл дотор болохоос нэг тийм эрттэй барьтай чадалтаатай ч юм уу нэг тийм зураараа олон удаа хүн төлж төрж мөрөө явдаг гэсэн үг л дээ. Тэгээд энэ мэтчлээ ер нь бол бид нар олон зүйлсээ ойлгох шаардлагатай байхгүй юу? Тэгэхгүй болохоор бид нар яг энэ амьдралаа яг бүрэн утгаар нь хайрлах гэдэг зүйлийг эсвэл яг бурханлаг мөн чанар хүний тэр дээд түвшин жинхэнэ бурхан жинхэнэ үнний тухай ч юм уу олон зүйлсийн тухай бодохгүйгээр дандаа өнгөн төрлийн судлалууд, өнгөн төрлийн үзэл бодол тулгуурласан 100% үнэн биш нэг иймэрхүү дундаж зүйлсээ судалсаар хагаад энэ чамайг нэг тийм хөгжлийн өндөр түвшинд аваачихгүйгээр зөвөр байга байрандаа гацаал тэгж усаргаал тусчдаг. Тэгэхээр ер нь бол бид нар илүү өндөрт хүрэх шаардлага байгаа. Бид нар илүү лаг болох шаардлага бидэрт байдаг. Дээрээс нь хүн бол төрсөн утга учир юу юм бэ гэхээр сүнслээс чирээ асуул харин гэгэрлэхгүй юу. Тэр чи гэгэрх шаардлага байгаа. Тэгэхээр энийг чи гэгэрэхийн тулд тэгээ энэ хорон ертөнцийг танихын тулд чи ихлэ сүнслэг хүслээ бас биелүүлээд оюун ухаанаа ч гэсэн бас гоё газар дээр тавьчих юм бол бие махбодд гэсэн дагаад тэр газар руу явна. Одоогийн бидний оюун ухаан болохоор яг юм амьтналын шинжтэй, аратналын шинжтэй, үзий ядалтын шинжтэй, тэгээ дур хүслийн шинжтэй. Тийм буруу гэсэн үг биш, хит их аахгүй юу? Зохистой тэмцүүнээс бүр хит их тийм байдал удаан байхаар хүн төрлөختөн үл ойлголцол, салалт, хагцал, зовлон энэ зүйлсүүд нь ойсоор байгаа. Үхэл бас бидний нойрсоор байгаа. Үхэл бол яг тийм ялагдчихгүй хүчин зүйл биш. Бид нар зүгээр л дотоод потенциал, бурханлаг мөн чанараа олоогүй учраас биднийг үхэл гэдэг зүйл олон мянган жилийн турш дийлгэж илээ. Үхэл гэдэг нь яг хоёр төрлийн л да үндсэндээ бол нэг нь яг юу юм бэ гэхээр бие махбодын үхэл байна. Хоёр дахь нь болохоор сүнслэг үхэл буюу тэгээ ингээд бурханд хаягдах, тэнгэртэй хаягдах хүн гэж хэлэхээс ч хэцүү нэг тийм төлөв рүү очих тийм зүйл байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол хэлэх гээд байгаа мөн чанар нь болохоор яг энийг цаашаа дэлгэрүүлээд явах зөндөө юм олон юм байгаа ч гэсэн хэлэх гээд байгаа мөн чанар нь юу юм бэ гэхээр бид нэр олон зүйлсийн тухай илүү гүн сүртэй судлаад, илүү энгийнээр судлаад хариултыг нь олох хэрэгтэй байна. Тэгж олоогүйгээсээ болоод бид нар маш их зовж байна. Тэгээд энэ зовлонгийн шалтгаанаас болоод зовлонгоор дүүрэн амьдрал биднийг хүлээж байгаа байхгүй юу? Ингээд баталгаа байхгүй, хагцлах зовлон байхгүй, эсвэл нэг жаргал үзсэн ч гэсэн жаргалын цаана төлөвлөсдөг зовлон ихтэй. Архиуж жаргалаач дараа нь шалтна. Хар тамхи татаад гой орон зайд очоод инээлээ ханиалаа гой зүйлс боллоо. Тэгтээ эцэст нь бас маш их хоосрол готрол гониг хүлээгээд идэг. Хайрлаж дурлаа. Тэг ингээд сайн сайхан байлаа ч гэсэн хагцлал хүлээгээд идэг. Бие махбодын хувьд юм уу сүнсний хувьд хагцлах эсвэл эцсийн зогсоол нь үхэл болж тараад штэ. Гэтэ ер нь илүү гүн хайр, илүү үрд мөнхийн зүйлсийн тухай ч гэсэн бид нар бас бодох, тэрийг олж чадах хэрэгтэй байгаа байхгүй юу? Жинхэнэ хосууд гэж өмнө цаг үед байсан ч гэсэн тэр нэгэл бие махбодоо орхисон, сүнслэг төлөвтүүлдэ дахиж учрах найдалгаа тэгэл ингээд бие махбодоо орхицгоож штэ.
Тэгэхээр одоо цаг үеийн өмнө байсан сод хүмүүс одоо нэг зүйл нь юу юм бэ гэхээр тэр бүгдээрээ бие өргөсөн бохгүй юу? Бие өргөснийхэн дараа ямар үр дүн үлээжсэнийг самдаггүй. Зарим нь гацсан сүнс болсон баг, зарим нь ирээдүйн мөрөөдлийн тодлоо хадгалагдсан байгаах. Бурхан тэр бүхнийг мэдчихэж магадгүй. Ингийн хүн бол бүгдийг тооцоолж чадахгүй. Гол нь энэ дотор бидний ойлгох ёстой чухал зүйлсийн нэг нь болохоор харин тэр үрд мөхийн зүйлс, үрд мөхийн мэдлэг, үрд мөхийн чадрууд олон зүйлсийн тухай ойлгох хэрэгтэй байна. Энийг бид нэр ер нь бол яаж хэрхэн илүү гоё болох вэ, илүү сайн болох вэ, илүү гоёор хүлээж авах юм бэ гэдэг тухай ярихын тулд харин тодорхой хэмжээний цаг үе нөхцөл байдлаар шаардлагатай байгаа. Дээрээс нь яг бичлэг гэдэг зүйлээр хүнд хүрэхийн тулд би ингэж олон ноцтолж байгаа болохоос ерөнхийдөө бол яг мэдээ зарим утгаар бол бод төрөлцөө илүү амархан. Бод төрөлцөөний үеэр илүү ойлголцох, илүү сайн төслөх тийм байдлууд үж олно. Гэхдээ ямар ч гэсэн хүн бүх төрөлтөө хөгжсөн байх хэвээр. Тэгээ орчин үетэйг хөл нийлүүлж чадах хэвээр. Дээрээс нь би залуу хүн. Тийм болохоор өөрийн өмнө нь хайсан байсан тэр олон төрлийн мэдлгүүдээ нөгж авахын тулд одоо энэ процессыг хийж байгаа гэсэн үг. Дээрээс нь яг хүн өөрөө мэдэх мэдлэг хин нэгэн заах биш. Өөрөө л олж авдаг. Өөрөө л ухаардаг мэдлэгийг оролдог мэдлэг гэж хааж байдаг байхгүй. Энд би өөрөө ч аягүй ихтэй байдаг. Тэгэхээр ер нь бол тиймэрхүү мэдлгүүдийг сурахын тулд тиймэрхүү зүйлүүд гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн хэмжлэгээр алцгаая.